KYC баталгаажуулах зааварчилгаа. Та бүртгэгдсэн хаягаар нэвтрэхэд home page хэсэг харагдан зүүн хэсэгт My Settings хэсгийн Identity Verification буюу иргэний өмнөхийн баталгаажуулах хэсэг дээр дарж орно. Амжилттай баталгаажсан хаягаар жишээ болгон дахин баталгаажуулах үйл явцыг харуулж байгаа тул Resubmit хийлээ. KYC баталгаажуулалт нь 3 шаттайгаар хийгдэн. Эхний хэсэгт иргэний өмнөхийн баталгаажуулалтыг хийхэд хамгийн ихэнд өөрийн улсыг сонгоно. Үүний дараа зүүн талд иргэний өмнөхийн нүүр талыг, баруун талд нь ар хэсгийн зургийг гар утсаараа дарж оруулна. Эдгээрийн дор байрлах иргэний өмнөхийн мэдээллүүдийг бөглөхдөө Full Legal Name хэсэгт монголоор өөрийн нэрийг бичнэ. Үргэлжлүүлээд OG болон өөрийн нэрийг англиар оруулах боломжтой. Gender хэсэгт хэрэгтэй эмэгтэй гэдэг хүйсээ төрсөн он сар өдрөө оруулна. ID number буюу регистрийн дугаараа, ID expiration date хэсэгт иргэний өмнөхийн дуусах хугацааг жил, сар, өдрөөр нь оруулна. Хэрэв дуусах хугацааг өгдөөгүй тохиолдолд зүүн талд байрлах no expiration date-ийг сонгоно. Үүний дараа mailing address хэсэгт өөрийн иргэний өмнөлтөөр байрлах гэрийн хаягаа оруулснаар 2 дугаар алхам буюу EBC болон хэрэглэгч хоорондын зөвшөөрлөлийн хууснуудад гарын үсгийг зурах хэсэгт шилжинэ. Хамгийн ихэнд хамтын ажиллагаа, 2 дахь нь эрсдлийн анхааруулга, 3 дахь нь үйлчилгээний шинжилэлүүд болон аккаунтын мэдээллүүдийг баталгаажуулах хэсэгт гарын үсгийг зурснаар Operation Succeed бичиг гарч ирэн KYC баталгаажуулалт нь 1-2 минутын дотор амжилттай баталгаажна.